Амьдрах орчноо сайжруулж өрхийн үйлдвэрлэлийг дэмжих нэрслэн жилийн хүрээнд үйлдвэрлэл үйлчилгээний салбарт манлайлан морин жилийн босгон дээр аймгийн шилдэг үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагаар шалгарсан тэргүүн сонголт компанид өнөөдөр аймгийн засаг даргын орлогч Ганс Үх, Мөрөн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Баярхүү, Мөрөн сумын засаг дарга Тайван Баяр тэргүүтэй албаны төлөөллүүд шагналыг гартууллаа. 1993 оноос хойш бизнесийн салбарт хөл тавьж, төвшин ундраа худалдаа үйлчилгээний төвийг байгуулж, улмаар 2007 онд тэргүүн сонголт үйлдвэрийг байгуулсан нь энэхүү үйлдвэрлэл үйлчилгээний шилдэг байгууллага болон хөгжиж байгаа юм байна. Би Австрали аймгийн Цэцэрлэг сумд төрсэн хөгжлөгчдөө самбууж онцсон гэдэг хүн байна. Би тэргүүн сонголт компанийг анх 2007 онд үүсгэн байгуулад анх нэг оюутнуудтай байсан бол одоо нийт 20-од хүнийг ажлын байраар хангаад ингээд ажиллаж байна. Манай компани болохоор анх үүссэн цагаас ахуулаад иргэдийнхээ хэрэгцээ шаардлагыг хангасан ахуйн хэрэглээний хүнжил, гудас, даавуу энэ бүгдийг одоо хэрэгцээ шаардлаганд дагуу эндээ оёж үйлдвэрлэж хийж байна. Манай том төхөөрөмжүүд хамгийн сүүлийн үе одоо хүнжил хавах машин, тэгээд товч хадах, цоолох гэдэг ерөөсө бүх төрлийн машинууд хамгийн сүүлийн үеих байгаа. Манайх энэ бүтээгдэхүүнээ дэлгүүрээр дамжуулж одоо хэрэглэгч түмэндээ болоод түгээдэг. Мөн бас одоо бүх төрлийн хөшиг хүмүүсийн сонголтоор одоо үнэгүй оёж өгдөг. Энүүгээрээ бол одоо энэ улиран одч мохожилтэй бэлэг болж байгаамаа. Бид бол ерөөсө одоо жишээлбэл синтфон гэхэд Хятадаас Европ руу гаргадаг ахуйн одоо шаардлага хангасан. Жишээлбэл хүүхдийнх нь бол хүүхдийн хүнчлэнд шаардлага тавьсан, тэр шаардлагыг биелүүлсэн. Томчуул нь болохоор яг энэ нэг Европт тэр өндөр стандартыг барьсан ийм газраас одоо барага материалаа сонгоо аваад тэрнийхээ дагуу тодорхой нэг хүний, хоёр хүний хэмжээгээр тохируулж үйлдвэрлэлээ явуулдаг. Би өөрөө 1990 оноос бизнесээ хийж эхэлсэн. Энийг мань одоо төр засаг маань, аймаг маань, Мөрөн сум маань үнэлж энэ том шагнал гардуулж байгаа туйлын их баяртай байна. Энэ их нүр хөдөлмөр биднийх бол өглөө орой болж байгааг мэдэхгүйгээр л хийж байна.